За тэгэхээр бид нар булчингуудаа ажиллуулахгүйгээр эрүүл болох ялангуяа ноостой хондроосыг эмчлэх ямар ч боломж байхгүй гэж гэдгийг тархиндаа суулгаж аваараа болж. За 3 зүйл. Нэгдүгээр амьсгал, зөв амьсгал орох. Хоёрдугаар зөв хөдөлгөөн. Гуравдугаар тэгвэл ус гэсэн ийм 3 юм байгаа. За энэ болгон дээр би тус нь яриад өгье. За зөв амьсгал гэж юу хэлэх вэ гэхээр яг бид нар энэ нуруу хүзүүний оостой хондроостой хүмүүсийн хувьд бол эмчилгээний амьсгал гэж байдаг. Зөв амьсгал гэдэг маань өөрөө эмчилгээний амьсгал. Бидний одоо энэ амьсгалж байгаа амьсгал бол одоо уушигны дээд хэсгээр амьсгалж байгаа энэ амьсгал бол хэвийн амьсгал. Яг тэр эмчилгээний амьсгал ялангуяа энэ түрүүний оостой хондроостой хүмүүсийн эмчилгээний амьсгал бол өөрөө ямар амьсгал вэ гэхээр өрцний амьсгал. Тэгэхээр өрцний амьсгал гэхээр ямар амьсгал байдг вэ гэхээр та нар сураад авчих. Энэ дасгалыг хэрвээ өглөөдөө 50 удаа, оройдоо 50 удаа ингээд хийгээд сурчих юм бол энэ өрцний амьсгалыг хийгээд сурчих юм бол ерөөсөө бодисын солилцоонд маш их ач холбогдолтой. Ерөөсөө бодисын солилцоогоор таргалалт, маргалалт гэдэг бүх юм орно гэсэн үг шүү дээ. Нөгөө шохожилтд маань хүртэл эргээр нөлөөлнө гэсэн. Тэгэхээр энэ дасгалыг хийхдээ яг үгээр хамраараа гүнзгий амьсгаа авлаа. Гаргахдаа бид нөгөө үйл ингээд хүүтэнд гараа дулаацуулах гэдэг дулаацуулдаг шүү дээ. Яг тэр амьсгаа гаргана гэсэн. Гэсэн авиатай амьсгал. Тэгэхээр энэ амьсгалыг хийхэд бидний өрцний амьсгал оролцсон гэсэн. Энийг 50 удаа хийхэд бараг толгой чи иргэн. Тийм учраас шууд бити 50 хийгээрээ эхний удаа нэг 5 удаа, 10 удаа тэгээд явсаар агаад 20 25 гээ явсаар агаад хэрвээ энэ дасгалыг 50 удаа хийдэг. Тэгээ өглөө оройдоо энэ өрцний амьсгалын дасгалыг хийгээд сурчих юм бол таны маш олон асуудлууд ялангуяа энэ зүрх рүү чиглэсэндээ энэ зүрхний бидний энэ хялгсан судас руу хэрэгсэн судсанд маш их хэмжээгээр цусан хангамж очино. Эргээгээд тэр захын хэсгээс буюу хөл гарын төгсгөл толгооноос төв рүүгээ чиглэсэн ийм цусны урсгал нэмэгддэг. Тэгэхээр бидний дотор эрхтний даралт шууд буурж эхэлнэ гэсэн. За тэгэхээр энэ дасгалыг хэрвээ хийх юм бол таны даралт хэвэн болно. Нүдний даралттай хүмүүс саяны дасгалыг хийгээд байх юм бол нүдний даралт буунаа гэсэн. За тэгэхээр энэ зөв амьсгалын дасгал хийх нь бид нэр булчингаа хөгжүүлж байгаа, булчингаа ажилуулж байгаа нэг дасгал болно гэсэн. За хоёрдугаарт нь хөдөлгөөн, зөв хөдөлгөөн. Хөдөлгөөнийг зөв хийх юм бол энэ буруу хийвэл гэмтэл болно. За тэгэхээр зөв хөдөлгөөн хийснээр хүн бол хөдөлмөрийн чадвар бүрэн сайжирч чаддаг. Ер нь бол хөдөлгөөн бол маш олон эмийг оруулдаг. Хөдөлгөөнийг оруулдаг эм байхгүй гэдэг үг байдаг шүү дээ, тийм. Тэгэхээр бид нар олон өвчний үед бол зөвхөн хөдөлгөөнөөр эмчилж болж идэг. Эм уугаад хөдөлгөөнийг бол бид нар орлох ямар ч боломж байхгүй байгаа. Тэгэхээр хөдөлгөөн бол хамгийн чухал байгаа. За тэгэхээр бид нар хэрвээ булчингаа зөв хөдөлгөөд эхлэх юм бол настай хүний хувьд бол амьдралын чанар нь сайжирдаг. Өөрөө өөртөө үйлчилж чаддаг болно гэсэн үг. Тэгээ хүн өөрөө босоод бидсчдэг, өөрөө ингээд юм авч иддэг юм байна гэдэг чинь амьдралын чанартай шууд холбоотой байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ хөдөлгөөнгүй байгаад ах юм бол энэ өөртөө үйлчлэх боломжгүй болдог шүү дээ, тийм. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө эмчилдэг, хүн өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг ийм төгс ийм систем. Тийм учраас энгийн энэ дасгал хөдөлгөөнүүдийг хийгээд байвал таны булчин үе бүгдээрээ бүгчиж сайжирна гэсэн. За тэгэхээр дасгал бол ер нь үндсэндээ 3 төрөл байгаа. Хурдны дасгал, сунгалтын дасгал, хүчний дасгал гэдэг 3 дасгал байгаа. Яг оостой хондроостой хүмүүс бол хүчний дасгал хийх гэхээсээ илүүгээр аль болохоор хурдны дасгал, сунгалтын дасгал илүү сайн хийгээд явандаа булчин хөгжөөд ирэхийн үед бол хүчний дасгал нэмж болно. Тэгэхээр хурдны дасгал гэхээр юу ах вэ гэхээр бид нар алхах байж болно, гүйх байж болно, дугуй унах, усан цэлэх байж болно, тийм. Уул руу авирах энэ бүхэн маань бол хурдны дасгалд орж болно. Сунгалтын дасгал гэхээр йог байж болно, тийм. Мөн сунгалтын янз бүрийн сунгалтууд байдаг шүү дээ. Ийм дасгалуудыг бол хийж болно. Сунгалтын дасгал гэхээр йог байж болно, тийм. Мөн сунгалтын янз хүчний дасгал гэхээр юм өргөх болчихно. Тэгэхээр ер нь бол энэ 3 төрлийн дасгалыг хосолсон ийм дасгалуудыг олоод хийх юм бол маш сайн болно гэсэн үг байна шүү дээ. Тэгээд сунгалт бас их чухал шүү. Юмд ингээд зүүгдээд одоо төрникт зүүгддэг шүү дээ. Энэ зүүгдээд хийхэд бол бидний булчингууд бол маш сайн ингээд татагдаж ингээд сундаг. Тэгэхээр нөгөө хөгжөөгөө булчин маань жижигэрсэн байдаг. Хэрвээ бид нар сунгалт хийгээд байх юм бол булчингаа маань ингээд уртаашаа хөгжнөл гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бид нар
3 төрлийн дасгалуудаар сайн хийгээд байх гэсэн үг байна. Өдөр болгон идэвхтэй хөдөлгөөн хий. Тэгэхээр идэвхтэй хөдөлгөөн хийхээр манайхан гэр орноо би цэвэрлэдэг, ойр зүрийн хөдөлгөөнүүд хийдэг гэж бодоод байдгийн. Тэгэхээр энэ хөдөлгөөнүүд бол ерөөсөө идэвхтэй хөдөлгөөн биш шүү. Идэвхтэй хөдөлгөөн хийхэд хүний зүрхний зохилт минутад 130 удаагийн зохилтоос дээшээ байх хэрэгтэй, хүний биеэс хөлс ялгарч явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зүрхний зохилт олширсан, хөлс ялгарсан ийм хөдөлгөөнийг л бид нэр идэвхтэй хөдөлгөөн гэж хэлж байгаа. Тэгэхээр ийм хөдөлгөөнүүдийг хийгээд сонголт хийгээд одоо 108 сунааж мөргөх чинь өөрөө бас их сайн дасгал шүү дээ. Ягаад тэгэхээр дан ингээд сунаана гэдэг чинь сонголтын дасгал явж ийн гэсэн үг тийм. Тэгээд тэрийг тодорхой эрчимтэй хийгээд тэгэхээр аянда хөлс гараад ирдэг. Тийм учраас энэ нурууны суулттай хүмүүс, энэ ноостой хондроостой хүмүүс хамгийн энгийн тэгээд төхөөрөмж шаарддаггүй, фитнесийн заал шаарддаггүй хамгийн энгийн дасгал бол 108 сунж мөрөг. Гэхдээ багаас нь эхлээрээ та өдөрт нэг 5 удаа 10 удаа сунаад тэгээд сүүлдээ 108 болгож болно шүү дээ. За тэгээд бас нэг арга байгаа. Тэр арга нь болохоор өөрөө хүйтэн ус. Тэгэхээр хүйтэн хүн өглөө болгон одоо шүршүүрт орох боломжтой байдаг бол 25 секунд яг хүйтэн усанд зогсчих. Хэрвээ баатаа ус тогтсон бол ерөөсөө тэр баатаа усан дотор толгоогоо хүртэл нэг 7 секунд орчих. Энэ их таатай биш л дээ. Би энэ бас аргыг өөрөө яг хэрэгэлдэг. Усанд орохдоо яг 25 секунд маш удаан өнгөрнө. Гэхдээ их таагүй мэдрэмж төрдөг хэдий ч маш сайн дасгал болдог. Энэ нь өөрөөр хэлбэл энэ ноостой хондроостой хүмүүст их сайн дасгал болно. Тэгэхээр хүйтэн ус гэдэг бол ерөөсөө тэр чигээрээ бидний цусны эргэлтийг сайжруулна. Ялангуяа цусны бичил эргэлтийг бол маш сайн болгож өгдөг. Гэхдээ удаан биш шүү дээ. 25 секунд. Баантаа усанд бол 7 секунд ороод ингээд булхаал гараад ирнэ гэсэн. Энийг хийхэд бол дархлаа маш сайн болно. Ханиа том өрхөө болно. Дээр нь эн чинь бидний мэдрэлд маш сайн нөлөө өгнө. За тэгээд нөгөөтэйгөр бид нар усын эмчилгээ гэдэг дотор нь ус дотроос сайн ус суугаал. Тэгэхээр бид нар хэрвээ ус дутагдах юм бол ишимигээ зүрхний өвчин үүснэ, чихрийн шижин үүснэ. Тэгэл тархиталгаа өгдөг болно. Ус сайн уугаад авах юм бол маш сайн. Тийм учраас усыг бол сайн уужээ. За бид нар түрүүний хэлсэн тэр шууд хүйтэн усанд орох арга бол бидний капилляр судасыг маш сайн цэвэрлж өгдөг шүү. Тэгэхээр бидний биеийг бол маш сайн цэвэрлэх нэг арга болдог. За тентормын бүтээгдэхүүнээс бид нар юу хэрэглэх вэ гэхээр за мэдээж тенторм тосгүйгээр төсөөлөшгүй. Тэгэхээр тенторм тосыг бол бид нар энэ хүзүү нурууны шохочлын үед бол төрхөж өгнө. За тэгэхээр тенторм тос маань ямар үйлчлэгээ үзүүлдэг вэ? Хаана төрхөж болох вэ гэхээр бидний нөгөө нуруу хүзүүний булчин шүрмэс холбоос тэгэл цаашлаад нөгөө мөгөөрс яс мэдрэл тунгалаг би судас гэх энэ бүхнийг энэ тос маань илгийн тусламжтайгаар нөхөн төлжүүлэх юм чадвартай байдаг. Гэтэл зүгийн хорон дотор одоо оршдог өөрт нь байдаг мелатин гэдэг нэгэн одоо бодис байгаа. Тэр мелатин байгаа, мөн прокамин гэдэг бодис байгаа. Эдгээр бодисны тусламжтайгаар зүгийн хорон өөрөө булчингийн идэд шууд хүрч чадна. Бидний нурууны гүнийн булчинд шууд хүрдэг. Ер нь бол зүгийн хор маань 2 см, 5 см, тэр байтугай 8 см хүртэл хурж үйлчилж чаддаг байна. Тэгэхээр бидний одоо энийг бид нар нурууны баган нуруу гэж бодчих. Баган нуруу энэ наадталд нь арьс байгаа. Арьсны энэ нуруу хоёрын дунд булчин байгаа. Тэрнээс гадна энэ баган нуруу чинь тойроод бусад хэсэгт нь бас булчингууд байгаа шүү дээ. Бид нар бариач дээр очиод бариа хийлгэлээ. Бариач юу хийдгүү гэхээр бидний чангарсан тэр булчингуудыг суллаж, массаж илэг хийж өгдөг. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Тэр бариачийн гар хаана хүрэх вэ? Бидний энэ нурууны наан байгаа булчингууд өөрөөр хэлбэл энэ арсны доороогоо булчинд л очиж нөлөөлж тэр хэсгийн булчингэл судлах үйлчлэгийг үзүүлнэ. Гүний булчин хизээж одоо сулж чадахгүй. Магадгүй яг хөө сайн бариач өөрийнхөө техникээр мэдрэлийн судал сувгуудыг дагаад зочрох маягаар тэр цаанаага булчин сулж болох юм. Гэхдээ тэр 277 булчин байгаа. 277 булчин нурууны булчин сулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар хэрвээ зүгийн хортой тос, тенторм тосмоо өдөрт 2 удаа өглөөдөө оройдоо нуруу хүзүүндээ түрхээд авах юм бол бидний нөгөө нурууны гүний булчин гэж байдаг. Гүн бүр цаана тэр булчин очиж чангарсан тэр чангарлыг нь тавьж чадна. Яагаад тэгэхээр зүгийн хор маань өөрөө 8 см хүртэл гүнд очих үйлчлэгээ үзүүлж чаддаг чадвараараа өөр ямар ч тэр төрлийн тосон түрхэлдэг. Тэгээд дээр нь зүгийн хор маань тэр булчин чангарсан байгаа. Булчинг суллахаас гадна тэр хэсгийн цусны эргэлтийг сайжруулдаг. Тэгэхээр бид нар ингээд чангарсан хэсэгт хүчил төрөгч очихгүй, цусан хангамж очихгүй ингээд тэр хэсэг нэг осондоо нэг юм тижээлгүй болчихсон байгаа бол зүгийн хортой тосоо түрхээд өгөхөөр тэр хэсэгт цусны эргэлт нь нэмэгдээд, хүчил төрөгч нь нэмэгдээд тэр хэсгийн нөгөө мөгөөрс яс маань диффузийн замаар тижээлээ авч чадна гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ зүгийн хорыг бол ерөөсөө заавал өвдсөн үедээ хэрэглэхгүй шүү дээ.
Манайхан зарим нь энэ тусыг авчаад яг тэр нуруу өвдсөн үедээ хэрэглээд зүгээр болчоор нь хадгалчтай. Хадгалах хэрэг байхгүй. Ягаад тэгэхээр хүн өдөр болгон сууж байгаа. Өдөр болгон алхаж байгаа. Өдөр болгон ачаалал авч байгаа учраас нуруунд өдөр болгон ачаалал өгч байгаа. Булчингууд мэдрэхгүйгээр цаана нь бол чангарал явагдаад байгаа. Тэгэхээр бид нар ерөөсөө насан туршдаа хүүхэд Оросд бол бүр төрсөн хүүхэд няраагаас ахуулаад нуруунд нь байнга массаж хийж өгч байна. Тэгэхээр бид нар бол энийг заавал өвдөлтөө хүлээхгүйгээр одоо энийг өдөр оройдоо өглөө оройдоо түрхэд хөвшээд бид нар өглөө оройдоо шүдэ угаад гişгээ тентарм тосоо хөвшээд түрхчих юм бол энэ нуруу хүзүүний шохоожлох гэсэн энэ айхтар хүнийг одоо хүчлийн бэрхшээлтэй болгодог энэ өвчлөөс өөрийгөө маш сайн урьдчилан сэргийлэх боломжтой байгаа шүү. Тэгэхээр тентарм тос маань өвчин бол гайхалтай намдаадаг манайхан мэдэх бах хэрэгэлдэг хүмүүс бичээрэй тентарм тосыг өвчин намдаахад хэрэгжилж үзсэн үү тухайга бас бичээрэй. Хавдар болгодог. Юуны хавдар болох вэ гэхээр нөгөө жиргэвч мөгөөрс маань улсаад ирэхээр тэр хавийнхаа мэдрэлийг дараад тэр хэсэгт ийм хавдар үүсчихдэг шүү. Тэгэхээр тэр хавдрыг маш сайн буулгана. Дээр нь үрвсэл үүсчихдэг. Тэр үрвслийг маш сайн дарна. Бид нар хаалганд гараа хавчуулах юм бол хавчуулаад байгаад ах юм бол тэр хэсэг нь томроод хавдаад үрвсэн. Тэрнтэй адилхан нөгөө мэдрэл маань дарагдсан байгаа бол тэр хэсэгтэр яг ийм адилхан процесс явдана л гэсэн байна шүү дээ. За тэгэхээр бид нар тентарм тосоо төрхөн. За тэгэхээр тентарм тосоо төрхөхдөө хамт апикрем тостой хамт төрхөл бүр илүү сайн байдаг. Яагаад вэ? Апикрем тос маань өөрөө цэцгийн тоостой. Тэгэхээр цэцгийн тоос гэдэг чинь зүгийн цэцгсээс цуглуулж ирсэн витамины, амин хүчлүүдийн комплекс явж байгаа. Өөрөөр хэлбэл байгалийн эрдэсүүд явж байгаа. Тэгэхээр бидний мөгөөс төлчөхөд маш их хэмжээний одоо тижэл шим тижэл хэрэгтэй болно. Яс өөрөө бүрэлдэхин тулд их хэмжээний одоо кальци, магний, кали гэдэг ингээд фосфор гэдэг элементүүд хэрэг болно. Тэр элементүүдийг бид нар энэ цэцгийн тоосноос апикремд байгаа цэцгийн тоосноос авах нь. Апикремд байгаа цэцгийн тоосноос авахдаа энэ тентарм тосны өөрийнх нь нөгөө булчингийн эдэд хүрдэг, дамжуулдаг тэр чадварыг нь ашиглаад энэ цэцгийн тоосыг нэг ясандаа ингэж тээвэрлэж өгнө гэсэн байна шүү дээ. Тэгэхээр бид нэр тентарм тосноос аваад нуруундаа ялангуяа тэр шохоожж байгаа хэсэгтээ түрхэд өгчин тэрнийхэн дараа апикрем тосноос түрхэж өгнө гэсэн. За апикрем тос маань өөрөө ийм өтгөн тос. Тийм учраас тентарм тостой хамт явахгүй бол яг нөгөө цэцгийн тоснууд нь бөмбөрөөд арсанд ингэж сайн түрхэгддэггүй. Хэрвээ дангаар нь түрхнэ гэвэл бид нар усаар арсаа норгож аваад апикремээ түрхэж болно. За ингэж түрснийхэн дараагаар бид нар яг уу гэхээр нөгөө хүнсний юм янз бүрийн скотчуд байдаг шүү дээ, тийм гялгарууд тосоо түрхчээд тентармаа түрхчээд апикремээ түрхчээд тэгээд гадуур нь хүнсний скотчоор боогод ингээд өгчвөл илүү сайн нөгөө мөгөөрсөндөө очиж мөгөөрсөд тижээх нь шүү дээ, төлжүүлэх нь шүү дээ, тийм ээ. За мөн Осто хондросын үед бид нар гаднаас нь юу хэрэгжилж болдог вэ гэхээр энэ кандела гэдэг манай лав байгаа. Энэ кандела лавыг бид нар халаагаад хайлуулад хайшиг нь тэр өвдөж байгаа хэсэг дээрээ тавьж болдог. За ингээд бол энэ маань бас өөрөө парфюм лавтай адилхан эмчилгээний бас үйлчлэгээ бол үзүүлдэг байгаа. За Осто хондросын үед яг ийм хурц үед нь бид нар дотроосоо юу ууж идэх вэ гэхээр тентормын ийм хөтөлбөр байдаг. APV байгаа. Үрвсэл дарах зорилгоор өдөрт 3 удаа нэг цайны албаар ууж өгнө. За мөн формулаараа гэдэг үйл байгаа. Формулаараа өдөрт 2 удаа нэг цайны албаар, нэг удаа авахдаа нэг цайны албаар уудаг. Тэгэхээр формулаараа маань өөрөө ямар үйлчлэг үзүүлэх вэ гэхээр бидний одоо энэ мөгөөрс шохоожхыг шимэгдүүлж өгдөг. Ер нь бол энэ формулаараагийн гол үйлчлэг нь биед явж байгаа сорвчлтын процесс, шохоожлтын процессыг шимэгдүүлдэг те илгэнд шохоожилт явагдаж байвал төмсгний шохоожилт явагдаж байвал үрийн сувганд сорвжилт үүсэж байгаа бол түлэмгийн сорвжилт байгаа бол ерөнхийдөө энэ формулаараа ууж тэр шохоожилтыг сорвжилтыг шимэгдүүлэх зорилгоор хэрэгэлдэг. Тэгвэл бидний нуруу шохоожин те нуруу шохоожин гэдэг чинь нугалм нь бишээ мөгөөрс жиргэвчин шохоожоод хатуураад ясчаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хатуураад байгаа хатуурлын процессыг нь зогсоох үүднээс формулаараа уудаг. Формулаараа өдөрт 2 удаа нэг удаа цайны халбаар ууж өгдөг. За дээр нь бид нар апихитийг уудаг. Тэгэхээр апихитийг бол 5-аас 7 туслаар өдөрт 1-2 удаа уuna. Яагаад апихитийг уудаг вэ гэхээр апихит маань биед байгаа тэр шингэнүүдийг цэвэрлж өгдөг. Тэгэхээр бид нар хэрвээ тэр булчингаар явж байгаа судснууд байна шүү дээ. Мэдрэлийн, цусных, тунгалгын гэсэн энэ судсуудаар явж байгаа тэр шингэнүүдийг хэрвээ цэвэрлээд өгөх юм бол тэр булчин маань өөрөө зөөврлөх, дээвэрлэх үүргээ маш сайн гүйцэтгээд ясыг маань мөгөөрсийг маань тижээлээр бүрэн хангахад туслана гэсэн. Тэр утгаараа бид нар апихитийг уугаад биед байгаа тэр амин шингэнүүдэд цэвэрлэх үүднээс бол апихитийг уудаг. За мөн юугаа ууж болно? Тенторм плюс үрлийг уудаг. Тэгэхээр тенторм плюс үрлийг яагаад ууж байгаа вэ гэхээр бидний биед хэрэгцээтэй ялангуяа тэр яс мөгөөрсийг
нөхөн төлжилтийн процессыг явуулахад нь хэрэгтэй тэр шимт хичээлийг бүрэн хангасан байдаг. Тэгэхээр тенторин плюсыг нэг цайны халбаар өдөрт 3 удаа уугаад байхад таны биед хэрэгцээтэй бүх амин хүчлүүдийг та авч чадна. Үл орлогдох амин хүчлээч та авч чаддаг. Тийм учраас тенторин плюсыг хэрэглэж өөрийнхөө биеийг тижээгээрээ, булчингаа тижээгээрээ хэрвээ дасгал хийгээд булчингаа ингээ ачаалаад байвал булчин маань хөгжихөөс гадна булчин өөрөө бас томрох ёстой. Тэгэхээр өөрт нь тижээл хэрэгтэй болно. Тэгэхээр тенторин плюсыг идэж бид нар тижээлийг нь өгөхгүй бол нөгөө тижээл дутагдсан бол өөрөө томорч чадахгүй. Тэгээд нөхөн төлжиж чадахгүй болно гэсэн үг тийм ээ. Тийм учраас бид нар ер нь бол тенторин плюсыг спортоор хичээлдэг хүмүүс ер нь биеийнхээ дархлааг сайжруулах гэвэл тенторин плюсыг хэрэглэх хэрэгтэй болж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө остеохондросын үед авах арга хэмжээ нь усаа сайн уу, хүйтэн усанд зогс, дасгал хөдөлгөөн сайн хий. Дасгал хөдөлгөөн дотроо эхний үед ялангуяа сунгалтын дасгал болон хурдны дасгал хийгээд явандаа хүндийн дасгалууд хийж эхэл, зөв амьсгал, өрцний амьсгал хийж байна. Тэгээд булчингаа тижээ. Булчингийн тижээл энд байна. Тенторин плюс байна. Мөгөөрцгийг хойчгоос сэргийлэхэд формулаараа байна. Эднэрийг сайн хэрэглээд тенторин тусаа өдөртөө ингээд 2 удаа хэрэглээд байхад таны гэмтсэн мөгөөрцгийг төлжүүлэхээс гадна дараадаа гэмтэх гээд байгаа урьдчилан одоо нөгөө нөхцөл нь бүрдсэн эрсдэлтэй хүчин зүйл нь бий болчихсон байгаа. Тэр дараагийн нугламууд 22 нуглам байна шүү дээ. Тэр 22-ыг чинь нэг нь л гэмтэхгүй шүү дээ. Ташраараа л ингээд гэмтэл явчихж байгаа. Тэгэхээр тэр гэмтлийн дараагийн нугламуудыг гэмтэхээс сэргийлнэ л гэсэн үг байна.